За Монгол болон Евразийн эдийн засгийн албаа түүний гишүүн хоорондын худалдааны түргээлцээрээ сойрхон баталгаа хуулийн төсөлд дэмжиж байгаа маа. Гэхдээ нэг хэд асуудал асууя. Горил тэжээлч одоо тэгээд чөлөөт орох юм биш үү, тийм ээ? Тэгэхээр ч уг нь өнөөдөр бас яригдсан байсан да. Бодомжор сайд. 90 баруун бүс гурал тэжээлээс хуучин баруун турууны гурал тэжээл аж ахуй гэдэг байсан увсад. За Баян-Өлгийн ногоо нурын тэжээл аж ахуй гэдэг байсан. Бүр малын тэжээл үйлдвэрлэж байсан. Тэгээд Эрдэнэбөрөнгөө услугаатай тариалангийн талбай эднэрийг одоо тэгээд яахан хөгжүүлэх юм уу, хөгжүүлэхгүй юм тэгээд гадаадаас авчих юм уу? Байнга одоо валют гадагшаа урсах асуудал гарч байна. Хоёр дахь асуудал махны экспортын асуудал байж байна. Хуучин цос нийгмийн цагаан нурд малбас гэдэг байсан. Малыг чинь ядлаач чагаад амьдаар нь чагаргадаг байсан. Тэгээд цагаан нурын 20 сарын эрүүлжүүлэх бүс гэдэг одоо байгуулах юм уу? Зураг төсөв гарцсан байгаа. Цаашдаа шинэ дунд Азийн орнууд, Станы орнууд, Орос улбаны улсад мах хэмжээгээр авах юм байна. Квот тогтоох юм уу гүм үү? За дөрөв дэх асуудал энэ эмийн асуудал байгаа. Хуучин цагаан нур бомтор эм ордог байсан. За Оросын улбар сан Новосибирск тэгээд Станы орнуудын эм үйлдвэрүүд байгаа ойрхон. Гэтэл одоо тойроод энэ Забайкаскар, Навшкар орж байгаа. Үнэтэй дахиж тэгээ баруун аймаг дуур очсон нэлээд үнэтэй очдог. Тэгэхээр энэ асуудал яах вэ нөө? Эрүүл мэндийн хил гайдахтаа бас ярьж ийн үнэтэй асуудал дээр. Өнөхөр одоо баруун аймгийн одоо өндөрнөр авч штэ юм бас үнэтэй. Энэ талаар асуудаараа тодруулъя. За инквери сайд хариулъя. За Улаанбуудаа манай Евразийн холбоотой харилцан буулт хийсэн бараанууд дотор хатуу уулан зөөлөн Улаанбуудаа орсон. Нийтдээ 50,000 тоног бид импортоор квотор авна. Бусдын бол татврынхаа уламжилт одоо босгоо тавьсан. Яагаад гэвэл бид дотооддоо Атрын 4-р аяны хүрээнд Улаанбуудаагаар дотоод хэрэглээ хангахын том ажил явагдаж байгаа. Тийм болохоор импортын хамаарлаа бууруулах тэр бодлогын хүрээнд энэ бодлого цаашдаа үргэлжлэнэ. За саяны чугнараа ордог баруун бүстэй холбоотой хурлын тогтоолын төсөл бол энэ байгалийн эрсдлийг давах төр зургийн яаралтай зохицуулалтын арга хэмжээ авах эрхийг засгийн газар олгож байгаа. Тэр хүрээндээ бид барааны хурал тэжээлийн нийлүүлэлтийг харж байгаад бид нар хурдан шуурхай арга хэмжээ аваад тэнд хүндрэл үүсэхгүйгээр зохион байгуулна. Тэгэхээр урт хугацаанд бол бид энэ газар тариалангийн салбараа хамгаалсан бодлогыг цаашдаа хөдөө аж ахуйгаа хамгаалсан бодлогыг авч хэрэгжүүлнэ. Тэр юун дээр им мах экспортын асуудал дээр ажлын хэсгээс хариулах юм байна уу? Им дээр яа гэж шүү дээ. Тэр цагаан нур чөлөөт бүсчин дээр гэлээ. За хариулах хүн байхгүй юм доо. За байсан гişүн яхаа нэмж тодруулъя. Тодруулаа танд нэг өгье дөө. Имийн бэлтгэл нийлүүлэлт тэн талаар.